Макрел гарцгаа тэгэнд авчлаа. Одоо хараа. Ингээ хөдөө явна штэ. Хөдөө явхад одоо иймэрхүү замаар явбал маш хямгуу явна. Ганцаараа явуул штэ, тийм үстэй. Ерөөс эрсэл гаргаж болохгүй, гарч алхаад юм аа үзээд хараад. Тэгээд дээрээс нь бас цаг агараа сан анализ хийж байгаа штэ. Тооцоолж дээшээ ингээ харж байгаа үстэй. Цаас орж байгаа үстэй мандаад дээшээ зүгээр юм гэсэн үг штэ. Тэгэхээр одоо чи дээшээ ганцаар явж явах шаардлага байна уу, байхгүй юу? За явсан ч гэсэн одоо иймэрхүү газраар явах юм бол ерөөсөө алдаа гарахгүйгээр хянуурахгүй одоо энэ чи олоолаа явж байгаа болохоор ингээд хамаагүй ингээд яваад байна шүү дээ. Тэгэх юм бол ганцаар авах юм бол буугаад хараа шалгаад нэгтлаад тэгэл хэрвээ доороос ч илэгдээл тэгэл зогсчвал тэг чи яах юм бэ төлдөж лөхөн шүү дээ тийм үстэй. За одоо хөл явах шаардлагатай байх юм бол ядч мод юутэй ерөөсөө эрсдлүүдээ бас тооцох хэрэгтэй байна. Амьдралын эрсдэлтэй адилхан гэсэн үг шүү дээ тийм үстэй. Тэгэхээр тэрийг өнөхөө сайн яаж хэвчээ шүү заа тооцоолж хэвчээ одоо машина техникийн бүрэн байдлаа бас юу авчих хэвчээ юу шаардлагатай юу жингээ бас тооцоолох гэсэн шүү бүх бага хэрэг тэргүй юм бас аваад иж болохгүй гэсэн үг шүү дээ. Одоо эн чинь ингээд бид нар эндээс сая эдийн гүүрнээс гарсан шүү дээ ингэж гараад эн чинь ингээд хэрлэн гол байгаа байхгүй юу. Одоо ингэчээд энэ хэрлэнгээ гараад сая энэ гүр гарцаа одоо ингэж өгсөд энэ ширээтэй өгсөд тэгж байгаа л одоо ийшэл ингэж давах хаа та. Бодвол миний бодлоор дэлгэр хаа. Гэтэ яг энэ зам чинь ингэж дээшээ өгсөд ингээд эн чинь ингээд дээшлсэн гол чинь нарийнсан гэсэн үг шүү дээ ер нь. Нарийнсан энд нэг даваа шүү дээ. Энд ер нь ингэж даваад ийшээ бодвол илүүрлөг ороод дахиад энэ хуруу гол гэж байна. Их даваа. За энийг давах хэрэгтэй. Ингэж даваад ингээд за энэ татаг их даваагаа ингэж даваад ийшээгаа орно ингэж энэ том нуруугаад бурхан алдуунаа ингээд тойрж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ замаа өөрөө цээжл явчихд юм уу те? Явсан замаа. Энд яг хадгалчихж байгаа. Хадгалчихд юм уу те? Түүл амрын биш те төрлөг гэхэд буцаад тий. Яг тэр газараа цээжл явчихдаг. Тий. За манайха явж гин үү? Од хийсэн мапсэн л юу. Ингээд ийшээ зам байхгүй болчтой юм. Энэ дээшээ өгсөх. Яг энэ тал чинь ингээд тасалсан зурагч чинь яваад байгаа байхгүй. Нилийн явахаар энэ даа. Тийм ээ. Одоо бид нар дөнгөж энд явчих шүү дээ. Хаач. Дөнгөж энд явчих шүү дээ. Хай зүгч юм уу хэвчээ. Тэр хэд хэр их явах вэ? Ингэж яваад одоо энэ их даваагаад авах нь шүү дээ. Ингээд тэгээд энэ одоо гол нь онон гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Онон гол дээр л очих гэдэг шүү дээ. Одоо энэ том нуруунаас ч амар олон голууд их явж байгаа байхгүй юу? Энэ хараа ингэж доош ингэ салгалаад энэ чи хэрлэн гол. Энэ чи хэрлэн гол чинь ингэж урсаар юур очиж байгаа шүү дээ. Дорнтын хотлын 70 сангийн 70 илүү ингэж урсаад энэ нуур л уцдагч байгаа байхгүй юу? Орос Монголын хил заагалцсан. Ийшээгаа нэг гол нь шүү дээ. Энэ юу ч бөөр нуур. Тий бөөр нуур л уцдагч байгаа юм чинь. Тэгэнгүүтлээ дахиад нэг гол чинь одоо энэ үхний нисгээс энд нуруу штэ. Энтийн нуруунаас чинь хэдэн чи ингээд орсчиж байгаа юм. Туул гол чинь болохоор ийшээ ингээд орсчиж байгаа штэ Улаанбаатараар дараад. Тэгээ ийшээ ингээд нийлээд байгаль талаар цутгачиж байгаа юм. За онон гол чинь ингэж урсаад хой талаас нь ингэж аваад ийшээ яваад ингээд амуур болчихж байгаа байхгүй. Амар мөрөн. Амар мөрөн чи бүр одоо ингэж урсаад тэг ингээд номхон талаар явчихж байгаа байхгүй. Амар мөрнөөр энэ хоёр чинь хилэлт юм байл штэ. Одоо Орос Хятад хоёр штэ. Одоо эндээс ингээд амар мөрөн байхгүй ерөөсөө. Тэгэнгүүтэл нь хиллээ явт. Энэ голоор энэ гол чинь ингээд явж байгаа штэ. Хойтх нь Оросын Хятад байгаа байхгүй. Ингээ яваад идэв л. Хиллэл явчихсан. Тэгээ номхон талаараа цутгачиж байгаа юм.
За тэгээд штэ тий. Дахиад энэ хинтийн нуруунаас чинь ийшээгаа юу яаж байгаа? Ерөө гол хой тал руу нусж байгаа. Минжийн гол гэж бас байгаа. Энэ чинь болохоор яг ерөө буцаас сэлэнгтэй нийлчдэг. Хорс руу ингэж зүтгэж жагаад ийшээ сэлэнг рүү ингээд ерөө байгаль талаараа. Ерөө гол болохоор баруун тишээ орсож байгаа. Минжийн гол чинь хойшоогоо ингэж. Тэгэхээр баг 4 5 том голууд эндээс чинь яагаад гэж юм шүү дээ. Тэрийг хөвч биш. Чон. Тэр явж ийн зараа. Тэр. Харж байна. Тэр явж ийн чон. Оо, за харсаа. Зогссон уу? За. Айгуу гой том чанаа шүү дээ. Юусаа жоо шот авсан. Ямар дараа очил та. Авцаа. Ардаа хийх. Саний газар товчлаа. Тэгээд дээш гарцсан. Дээш чи яг модон дээгүүрээ доош нь хараад явал авах байх. Торлог руугаа гүйтсэн гэж байна. Battery level ч low гэж байдгүй. Саяанда ч чанаа та. Харсан.
Наад чи юу юм биш үү бодлоо. Сайн баруун талаа шахаж яваарай наад. Хажууд шиг болгочихгүй. Ямар амар явж байна. Йой. Гэнэ. Энэ нэг хажууд тэр нэг мод жоох эвгүй юм биш үү за. Оцтой нэ. Шууд суучаад шүү дээ. Наад ёроол орно углаарай. Ёроол орно. Наад жижиг модтойгоо цуг. За болсон шүү. За болсон. Дахиад онцтой гойгаал тэгээд модоос татсан гэсэн үг байхгүй ерөөсөө. Ойлгосноо. Тэсэл рүү одоо наач дэше явчихгүй юм чинь. Наатаа ингээ орооч. Наатаа ороож байгаа. Тэгвэл найдчтай юу шүү заа. Оролцохоор доошо машин тийгөө. Тэгээ чи энийг аваад штэ. За. Тэр мод руу. За тэгээд одоо энэ гайгүй чарг үгээд болоо. Энийг аваад тэр модон дээр Аль мод ээ? одоо тэр цаадлын гонц нэг хажуу шиг хатсан том мод шүү дээ. Тэрний ёроолоор нь углаад нэг үзүүрийг яаж заа. Тэгээ цагаа хэмнээд бэлдээ явъя. Сайн хойшиж байгаад яг бүр нэг хаалцаад бүр наалханасаа гарчих. За энэ зам нөхөр над юуг нь зөөч. Леботхонд юуг зөөгөөд дахиад татъя да. Нөгөө нэг юугаа ид. Нөгөө тур урт RB-гээ тэрийг аваад цаатлын модоос нь дүүдэлчих идэх үү. Одоо энэ дээр ирчээ цаашаа дахиад явж чадахгүй шүү дээ.
Тэгээд татаал явъя. Нэг яг мөр гарчвал бас дайраад хідүүлээ нэг үзээд. Тийхөө. Одоо урт байгаа. Тэгээд тэснэ. Бас уртаа авъя. Урт олсоо бас авчи. Доош өөр авир налаг байдаг гоос тэ. Уруу. Цаатлаа модон дээр. За. Аа? Амар. Доош уу ярьж та. Гэтэ хойноосоо тэгвэл яг татаж матж яах юм уу? Би доош оруулах уу? Нийм юм. Тэр гайгүй. За нэг хаашаа үргэлжлүүлээ. Энэ нөгөө саяны машин, урдлын машин бас явцсан бол арай гайг болчихж байгаа. Ихний машин хэцүү байгаа зү. Тэгэхээр болж ихт хөдөө явахад бадалцах хэрэгтэй гэсэн үг шүү дээ бас. Заримдаа дан чи урд явах юм бол мотор чин халаад пердагаа эвдэх эрсдэл байна гэсэн үг шүү дээ тий. Одоо явах шаардлагатай яаж зарим нь ээлжиж хувааж агаад хагалж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Одоо энэ чинь шүү дээ их огцсон бодвол шүү дээ хөндрүүлэгч нь дээ заа яа хамгийн хүн дээрээ уруу шүү дээ энэ ч огцсон. Тэгэхээр мотороор ерөнхийдөө торомстод байна гэсэн үг байхгүй юу? Дими юм байна уу? Тэр дебат дээр байсан. Энэ хувьд орчвол энэ мод руу яач. Улсаад. Ингээ оноод гарна шүү дахиад бас. Энийг дугаагаад нөгөөт тийш багтахгүй нэ тий. Багтахгүй. Стайл. За энэ л харъя да. Энэ замаар Ийш арай гайгүй жоохон сэрүүн болоод Чиний багтарыг тэр нэг 2-3 метрийн зуртай байна. Харж байгаа. Ерөөсө 5 метр том шиг наач байх баар да. Энэ талд байгаа, нөгөө талд зам байгаа. Наач нь үл юм байхгүй. чинь гайгүй юм байна. Түл ингэ над доороо тавиад нэг сэлж. ингээд урагсгүй юм биш үү?
Энэ ямар юм? Энэ өргөстэй юм. Сэрэг болж гин үү? Хэрэг болж гин. Бүр юу? Яхоо ямар амар зам давал буугаа. Зарсан адастай хүрээлээ л шүү дээ. Нөгөө өвчгөө гаргаарай. Өвчний нэг задтай. Наашаа зам гоё тийм. Даваач нэг юм байна. Аваа яа. Аваа харин буцаад байгаа тийм. Гэхдээ яг л яа буцахтуул хэдэн өглөө зургаа гэх. Энийг яагаад бүр цайхтал дээр даван дээр очсон байвал болж байгаа. Түрүүнд одоо осцоор байна. Нүүшин шинэ нэрчүүд арайг болж байна. Тийм. За бид хэд явсаар аваад ирсэн. Өглөө бараг 10 цаг гэж гараад өдөржингөө явсан. Өнөөдөр нэлээд хүнд өдөр байлаа. Цас их онсон байна. Бараг л өвдгөр шахууд, их даваагийн өөдөөс нь цаанаас өгсөд бол нэлээд олон суулаад ерөнхийдөө данлын ботгцоор гол ирлээ. Тэгээд анхны машин бид нар явсан болохоор бол жоох хүнд байлаа. Яг машинууд бол дайжгүй зүтгэсээр байгаа л дайраал дээшээ доошоо яаж байгаа л ботгцоор байгаад ирлээ. Анх удаа ирж чинь тэгээд зургнуудад ерөнхийдөө харсан бодон байшнууд ирсэн. Нэг бодон байшнаар найз нар байрлсан. Байж ин маргааш хашаанд орно гэсэн бодолтой байна. Тэгэхээр миний хувьд бол онон бол бас их рүү онон гол их рүү нэрж үзэх юмсаа гэсэн бас бодлууд их байсан. Маш сонирхолтой байна. Яг гэвэл өмнө болохоор зөндөө загсалж исэн, телефон руу явж исэн. Гэт миний амьдралын хувьд бол түүхэнд бол энэ гол бол айгүй холбогдож исэн гол. Тийм учраас бол бас сонирхолтой байна. За амын хувьд бол одоо буцаад их даваар өсгөхөд бол цас ихтэй болохоор ерөнхийдөө бол байнгын ботгцоор гал гарахаас аргагүй байх тэр шүү. Өөрөө бол машинууд гүгээд гарахгүй цептэй байсан ч гарахгүй яг одоо бол цептэй машин байхгүй. Өвлийн дугуйнууд дараал явж байгаа. Тэгэхээр яг маргааштай энэ даршаанд ороод нөгөөдрөг лээшт гарах төлөвлөгөөтэй ярилцлаа. Манай пэйжийг дагаарай, гэрээ таалагдж байгаа лайк дараарай, subscribe